Сайн байцгаана залуучуудаа, ID гэгдэж байна. Тийм ээ, манайд B580 карт ирсэн байна. Энэхүү картыг AMD болон Nvidia-тай харьцуулаад тестлээд хэр үзүүлэлт гаргаж байгааг шалгацгаая. B580 карттай танилцахаас өмнө Intel-ийн GPU архитектурны талаар дурдвал зүйтэй болов. B580 дотор BMG21 чип байгаа. За энэхүү чип нь өөрөө 5 ширхэг render slice-аас бүтсэн. Энэхүү 5 render slice нь дотроо Xe-core авахдаг. Нэг render slice дотор 4 ширхэг Xe-core болон 4 ширхэг ray tracing unit орсон байдаг. Өмнө гарсан Intel-ийн A770 нь 8 render slice-тай байсан бол B580 дээр 5 render slice-тай болсон. Мөн аудио, видео боловсруулахад нэмэрэлдэг media engine хэсэгтэй болоод тэрнээс гадна архитектурын хувьд өөрөө транзисторын хэмжээ нь 6 нанометроос 5 нанометр руу шилжснээр маш том буст өгч байгаа. Бидний өмнө байгаа картны хувьд гэх юм бол өөрөө Sparkle брендийн 3 сенстэй dual slot график карт байгаа. Оролтны хувьд гэх юм бол өөрөө 3 ширхэг дисплей порттой, нэг HDMI порттой, TJL-ийн хувьд гэх юм бол 190 Вт иддэг 8 пин ганц залгууртай ийм карт байна. Хөргүүрийн хэсэг гэх юм бол өөрөө 3 сенстэй. 3 сенс нь өөрөө blow through буюу палат нь өөрөө бага зэрэг жижиг учраас их нь агаар нь нефт гардаг гэсэн үг. За тэгэхээр энэ картыг тестэлж үзнэ. Бенчний хувьд гэх юм бол манайх 850 Вт-ийн TJL-ийн блок 360-тай шингэн кулер ашигладаг. CPU-ны хувьд Ryzen 7 9800X3D, RAM-ны хувьд гэх юм бол 16-аар 2 ширхэг 6000 мега трансфертэй RAM ашиглана. B580-тай Nvidia-гийн RTX 4060, 4060 Ti, 4070 Super, AMD-гээс RX 7600, 6750 GRE, 7700 XT, Intel-с A770 гэсэн картууд өрсөлдөнө. Эхний бенчмаркаар CS2 сонгосон. Resolution-ийн хувьд 960, 1080, 2K дээр бид нэр тестэлж үзсэн. 960p-ийн хувьд Intel B580 RX 7600-тай ойролцоо, A770-тай ойролцоо байгаа. Түүний өрсөлдөгч RTX 4060-ийн хувьд барагцаагаар 40 FPS-ийн илүү гарч байгаагаараа сул талтай. 1080p дээр Intel B580 RTX 4060 Ti-тай бараг ойролцоо үзүүлэлттэй байгаа ба хамгийн бага 1% FPS нь амар илүү байна. Өөр карттай харьцуулах юм бол RTX 4060 Ti-ийн барагцаагаар 30 FPS-ийн зөрүү гаргаж байна. 960p дээр B580 RX 7600-аас бага байсан бол 2K Very High дээр B580 A770 болон RX 7600-аас хамаагүй хол өсөрч 4060 Ti-тай өрсөлдөж чадхуйц байгаад их давуу тал болж байна. Dota 2-ийн 1080 дээр Intel-ийн B580 хамгийн доор нь байгаа нь харамсалтай. Яг 1080 дээр тоглохоор бол 6750 GR юм уу? Түүнээс дэш карт сонгол зүйтэй байна. 1080-тайгаар харьцуулбал 2K дээр B580 168 FPS гаргаж байгаа. Ойролцоо FPS гаргаж байгаа өөр картуудтай харьцуулах юм бол хамгийн бага 1% FPS нь арай өндөр байгаагаар онцлогтой. Wacom-гийн 1080-ийн хувьд B580 дунджаар 42 FPS, хамгийн бага 1%-аар 32 FPS гаргаж байна. Өөрөө бол RX 7600, 6750 GR, A770-аас илүү байна. Гэхдээ Wacom тоглоход дундаж FPS нь барагцаагаар 60 юм уу 60-аас дээш байвал зүгээр учраас 4070 Super юм уу түүнээс дээш байвал зүгээр. Сүүлийн бенчмаркаар Cyberpunk явж байна. 1080p Very High дээр Intel-ийн B580 дунджаар 96 FPS, хамгийн бага 1%-аар 82 FPS гаргаж байна. Тэр нь зэрэглээ нэг дээшлүүлээд RTX 4060 Ti-тай ойролцоо байхад хүрэж байна. Онцлог зүйл нь гэх юм бол хамгийн бага 1% FPS нь 4060 Ti-хаас арай жоохон илүү болж таарч байна. Тэгвэл 2K Very High дээр Intel-ийн B580 дунджаар 63 FPS, хамгийн бага 1% нь 55 FPS гаргаж байгаа ба RTX 4060 44 FPS-тэй харьцуулбал 30% илүү. Харин RTX 4060 Ti-ийн 57 FPS-тэй харьцуулбал 4.5%-аар илүү байна. Ингээд бенчмаркууд нь дуслаа. Өмнөх A770-тай харьцуулах юм бол B580 хамаагүй дээр болж өөрийнх нь драйвер нь яг бүрэн бүтэн болж чадсан байна. Sparkle график картны хувьд гэх юм бол Intel-ийн график карттай FE загвартай харьцуулах юм бол температурын хувьд хамаагүй бага. Энэ маань өөрөө 65 градусаас дээшлээгөө мэдээж бенч хийж явах үедээ бол бид нэр кейсгүй хийсэн. Харин яг та кейсэнд хийсэн тохиолдолд 70 градусаас дээшлэхгүй гэсэн үг. Сул талын хувьд e-sports дээр буюу CS2, Dota дээр
бидний хүссэн шиг өндөр үзүүлэлт гаргаагүй барагцаагаар RTX 4060 болон 7600-тай ойролцоо байсан. Давуу талын хувьд 3А тоглоом Cyberpunk 2077, Wukong, Last of Us, Red Dead Redemption гэх мэт чинь 3А тоглоомнууд дээр өндөр 2K үзүүлэлт гаргаж чаддгаараа их өөрмөц санагдсан. Үн цэн гүйцэтгэлийн хувьд Intel-ийн 12 GB-тай B580 маш сайн байна. Энэ карт нь 1080 дээр хангалттай тоглож болох боловч илүү үн цэн нөгөх FPS гаргаж чадах картууд бол бас байгаа. Энэ картны өөрийнх нь онцлог нь 12 GB-тай учраас 3А тоглоом болон 2K дэлгэцэн дээр тоглож байгаа хүнд илүү зохимжтой. Өөрөө Intel ирээдүйд хийсэн хамгийн сайн бажет график картыг одоо өрсөлдөөний үүсгэж байгаагаараа бас нэг өөрмөц онцлогтой байна. Тантай цог хайтекийн гişэн байла. Баярлалаа.